За эргээд автаа морилъя. За дахиад сайн байцгаана уу? Байж байгаа л дахин дахин мэдлээд тээ. За эрүүл мэндийн болонгаараа дахин уулзч байгаадаа дахин баяртай байна. За яалтчгүй эрүүл мэнд гэдэг сэдв бол бидний хувьд маш чухал сэдв байгаа. За манай Отгогийн хувьд ер нь эрүүл мэндэд хэр их анхаарч эрт илрүүлэг тийм өрчлсөн үзлэгт хэрэг хамрагддаг вэ? Би жоохон тэргэлтээр жоохон маруухан яг өвдсөн үед яг толцсон үед яг очиод байдаг. За тэгвэл яг чам шиг юм эрүүл мэндийн хандлт дээр жоохон юм хоригдох гэх юм уу тий анхаардаг. Эдгээр хүмүүстэй зориулаад аав надад бид бүгдэн зориулаад өнөөдрийн эрүүл мэндийн болонгаар маань интернет эмнэлгийн эмч Үлзий заяа хүрэлцэн ирж бидэнд одоо яг энэ өрчлөн сэргийлэх үзлэг онцлогоо эрүүл мэндийн зөвлөгөөний талаар мэдээлэл хуваалцах гэж байна. За өнөөдрийн цочиндаа энэ өдрийн мэндийг төшөөлье. Тааштай өдрийн мэнд хүргэе. За шууд яриад явах уу? Тэгдэг. За одоо өөрийгөө гоё танилцуулъя. За намайг Үлзий заяа гэдэг. Би интернет эмнэлэгт 2019 оноос хойш ажиллаж байгаа. За яг эмчийн мэргэжлэр бол 2014 оноос хойш буюу ер нь бол 10 гаруй жил ажиллаж байгаа юм туршлагатай. За тэгээд яг интернет эмнэлэгт бол ороод анх яг урьдчилан сэргийлэх тасгаас яг эмчийн одоо нэг гараагаа эхэлсэн гэх юм уу тий. Тэгээд сүүлийн үед нөгөө хүмүүс урьдчилан сэргийлэх үйлчлэгийн талаар аягүй их яриад одоо ер нь бол эрт илрүүлэг тий энэ талаар яриад байгаа учраас та бүхэндээс мэдээлэл өгөхөөр ирсэн. Урьдчилан сэргийлэх онцлогоонд яагаад заавал гэдэг хамрагдах ёстой вэ? Яагаад чухал юм бэ гэдгийг бас үзэж байна. За ерөнхийдөө хүмүүст нөгөө нэг тодорхой жижигхэн мэдээлэл өгье гэвэл нөгөө урьдчилан сэргийлэх гэдэг анагаах ухаан ер нь бол аягүй залуу салбар шинжлэх ухаан. Тэгээ сүүлийн үед одоо нөгөө яг анх энэ яаж үүссэн бэ гэдэг тухайн ярих юм бол одоо нөгөө Америк ч юм уу тий одоо ингэ дайм байлдаа хийдэг орнуудын нөгөө айрам гэж юм байна шүү дээ. Тэгэл гэр орноосоо хоол ингэ нөгөө айрам тий дайн тулайг явж исэн хүмүүст аягүй хэм ментал хелт дээр аягүй асуудал үүсэж исэн. Тэгээ тэр бол одоо 1930-аас 40 оны үед анх ингэ цэргийн одоо татлаг хийж эхлэхдээ бүгднгийн ингээд одоо хамруулж нийтээр нь үзлэг хийж эхэлсэн юм байна л та. Тэгэхээр ер нь бол тэрийг анх үндэс болсон гэж үздэг. За тэрний дараа ингээд тэмбүүгээд өвчин байдаг те бэлгийн тайм алдарт өвчин. За тэгээд чихрийн шижинч гэдэг юм уу. Ингээд за альва өвчлүүдээс ингээд сэргийлж болд юм байна. За тэгвэл сэргийлэхийн тулд хүн нь өөрөө хүсээд эсвэл ингээд улсаас нь тэр хүмүүсийг оруулаад ч гэдэг юм уу те урьдчилан сэргийлэх ёстой юм байна гэдэг одоо юм дээр ирсэн гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол ерөнхийдөө айгу залуу салбар шинжлэх ухаан учраас хүмүүс одоохондоо нэг тийм сайн ойлгодгүй юм уу те ач холбогдлын сайн мэдгүй байгаа гэж болно. Гэхдээ энэ бол алстаа 20-30 жилийн дараа гэхэд Монгол улсын жишээлбэл чихрийн шижингийн өвчлөл буурах ч гэдэг юм уу те. Тэгэхээр хамгийн тод жишээ бол нөгөө нэг элгэний Б вирусын вакцин гэж хүмүүс ярьдаг те. Вакцин илгээд эхэлсэн сүүлийн 10 жилийн датаг харах юм бол Монгол улс дахь элгэний Б вирусын өвчлөл харьцангуй буурсан. Тэгэхээр энэ нь одоо яг одоо нөгөө нэг урьдчилан сэргийлж байгаа нь яг одоо нэг үр дүн харагдахгүй боловч бараг нэг 10-аас 20 жилийн дараа гэхэд бол ерөнхийдөө аюул сан үр дүн гарах боломжтой гэсэн үг. Тэгэхээр нөгөө урьдчилан сэргийлэх гэхээр хүмүүс ингээд нөгөө хамгийн түрүүнд одоо ингээд нөгөө хавдраа сэргийлнэ гэж хамгийн түрүүнд тэгж толгоонд нь боож ирдэг те. Тэгэхээр яг тэр маань бол зөв. Гэхдээ зөвхөн хавдар гэхээс гадна маш олон өвчнөөс сэргийлэх боломж байгаа. Хамгийн нэгдүгээр даралт хэсэлт байна. За чихрийн шижин байна, зүрх судасны өвчин байна. Тэгэхээр эдгээрээс сэргийлэх боломж нь байгаад хахад үзүүлэхгүйгээр одоо тэрийг мэдхгүйгээр явж ийна л гэсэн үг. Тийм учраас ядаж нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй гэж зөвлөд байгаа. За тэгвэл эмчээсээ дараагийн асуултаа асуухаас өмнө Отгоогоос яг урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан уу? Үгүй. Хамрагдаг байгаа юу? За тэгвэл ингээд яалтчгүй жил бүр тэ ингээд 18-аас 25 насныхны эрт илрүүлэхийн эрс ер нь бага байгааддаг. Тэнгүүд яг ингээд хоёр залуу хүн дотмын нэг нь л эрт илрүүлэхтэй хамрагдсан байгаа байхгүй юу? Яг одоогийн нөхцөл байдал дээр. Тэгвэл одоо яаж залуучуудыг яг энэ эрт илрүүлэхт хамруулах вэ? Хүмүүс болохоор яг юм настай те хөшин хүмүүст л эрт илрүүлэхтэй хамрагдах ёстой юм шиг ойлгооддаг. Гэтээ өвчин гэдэг чинь нас харгалзахгүй ирдэг зүйл шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээд нөгөө эрт илрүүлэг гэл эмнэлэгт үзүүлнэхээр дандаа л нэг юм настай хүмүүс л ингээд эмчийн үүд цахаал ингээд суучдаг те би энийгээ ч үзүүлээ тэргээ ч үзүүлээгээд тэгэхээр одоо энэ ойлголтыг ер нь бол жоохон хаалах хэрэгтэй гэх юм уу залуу байсан ч үзүүлэх хэрэгтэй болчиход байгаа. Яагаад вэ гэхээр өвчлүүд өөрөө
одоо ингээл энэ өвчин гэдэг нэг даралт хэсэлт бол нэг 50-аас дээш наснд л үүсдэг гэл одоо өмнө нь тэгж ойлгодог байсан бол одоо ерөөсөө тэгэхээр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нас ерөөсөө хамаагүй болчиход байгаа. Тэгэхээр залуу байх тусмаа эрт одоо урсан сэргийлэх үзлэгт орж ядаж би өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдснээрээ ирээдүйд би амьдралын маягт анхаарна гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл 40 гарчаад үзүүлээд ингээд одоо юу гэдэг нь чихрийн шижинтэй болцсон байлаа. Ингээд тэр хүний 40 нас хүртлээр явсан амьдралын маягийг өөрчлөлтөд амар хэцүү байхгүй. Тэгэхээр тэр хүний habit-ийг өөрчлөх хэцүү. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр эрт байх тусмаа сайн. Тэнгүүд нөгөө залуучууд маань яадаг вэ гэхээр айгүйх ажилтай. Тэгээ одоо яг нөгөө эд карьертэй ингээл нөгөө бүх юм ингээл яг дөнгөж эхэлж байгаа үед нэг амир имлэхээр яваал ингээл эмчүүд захиал сууж сонирхол ерөнхийдөө баг. Дээрээс нь хүнд нь өөрт нь нөгөө зовөр илэрхгүй бол бас эрэхтэй айгүй муу байдаг. Гэхдээ зовөргүй мөртлөө тухайн өвчин явж иж бас болдог байхгүй. Тэгэхээр залуучууд илүүтэй ороод эхлэх юм бол тэрийгээ дагаад нэг одоо хүн чинь ойр хавийнхаа 3-4 хүнд нөлөөлнө шүү дээ. За найзаа би нэг үйлчлэгт орсон чинь миний нэг тийм юм гарчлаа. Чи бас ороорооч гэдэг юм уу те. Тэгэхээр залуучууд илүү хамрагдах тусам одоо хүн ам нийтээрээ хамрагдах нь илүү сайн болно. Одоо нөгөө Монгол улсаар нөгөө эрт дэлгэрүүлэг гэж яваад байгаа шүү дээ. Тэрний ингээд хамрагдалтын нийт хувийг харахад гэхдээ тэр бол 2023 оны дата байсан. Дөнгөж Монгол улсын хүн амын 20% хамрагдсан байсан. Тэгэхээр тэр нь бол дандаа ингээл 40-с дээш насны хүмүүс гэх юм уу те. Тэгэхээр залуучууд ялангуяа эрүүл мэндийн үзлэгт бол харьцангуй бага ордог. Ерөнхийдөө одоо юу гэдэг шаардлага гарч гэдэг юм уу те. Ингээл ажил нь одоо заавал ор гэсэн болохоор ирдэгч гэдэг юм уу. Тийм. Тэгэхээр сайн дураараа үзүүлэх нь бас илүү ач холбогдолтой. Тэгээ миний хувьд гэвэл ахмадуудтай ээж аав нар л үзүүлэх гэдэг ойлголттой яваад. Бас яг сайн хэлдэг шиг нэг мэдрэгдэг өөрт мэдрэгдэг зөвөр ингээд илрээг болохоор нэг тийм очоод их шаардлагагүй. Өөрийгөө эрүүл гэж бодоод яваад тий. Тийм тэнгууд хүн одоо нэг удаа үзлэгт орсноороо өөрийгөө нэгдүгээр эрүүл мэндийн хувьд ямар аам бэ гэдгийг нэгдүгürt мэдээд авчдаг. Ирээдүйд надад ямар эрсдэл байж болох вэ гэдгийг бас харж болдог байхгүй. Тэгэхээр тэрэндээ мэдээж анхаарна шүү дээ. Жишээлбэл одоо яг илгэний вирус дээр жишээлбэл ярих юм бол илгэний БЦ вирус байхгүй бол Б вирусын вакцин илгээч гэж хэлчих юм бол вакцины очоод хэлчих юм бол тэр хүн Б вирусээр өвчлөхгүй байх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр аюул ач холбогдолтой. Тэгэхээр зөвхөн хавдраас урьдчилан сэргийлэх гэдэг байгаа биш. Бүхий л өвчнөөс ер нь урьдчилан сэргийлэх боломж байгаа. Эрт илрүүлээд үзээд тэгээд одоо тэр амьдралын маягийг өөрчлөөд авах юм бол илүү үр дүнтэй л гэсэн үг. Тэгээд яг нөгөө урьдчилан сэргийлэхийн үзлэгийн яг гарсан үр дүнгээс харахад бол яг хамрагдсан хүмүүсийн 62% нь ямар нэгэн байдлаар одоо эрүүл мэндийн юм өөрчлөлттэй, яалтай эмнэлэгт хандах шаардлагатай гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр бас яг энэ нэрт илрүүлэг маань үр дүнгээ нэлээд сайн өгч гин гэж хараад байгаа. Ер нь бол тийм. Тэгэхээр нөгөө хувь хүн өөрөө одоо ингээ эрүүл мэндэд мөнгө зарцуулаад гэдэг юм уу те би нэг вакцины шинжилгээнд оръё. За тэдэн төгрөг юм байна гэд ингээ мөнгө зарцуулаад одоо юу гэдэг санхүүгийн хувьд бас нэг те юм гаргаад үзлэгт орохоор илүү тэрний хаад араас амар сайн явж өгдөг гэх юм уу. Одоо юу гэдэг би ингээд энд ингэсэн юм чинь одоо заавал эмч дээр орж хариугаа авна ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр маань өөрөө эрүүл мэнд өөрөө үнэгүй байх ёсгүй. Эсвэргээрээ харин ч илүү үнэтэй байх ёстой. Тийм учраас бидний эрүүл мэндэд зарцуулах цаг хугацаа ч гэсэн тэрнийхээ хэмжээгээр явж явах ёстой гэсэн. Тэгэхээр одоо нийт хүмүүс ингээд үзлэгт хамрагдсан хүмүүст ингээл хамгийн их гардаг зүйлүүд бол дандаа чихрийн шижингийн урдл байдал, даралт хэсэлтийн яг урдл хэлбэр, за тэгэл жингийн илүүдэл, за цусндаа хуух тос ихсэх. За тэгэл эдгээр чинь бүгдээрээ үргэлжлэхээр нөгөө зүрх судасны өвчин гэдэг юм руу ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө Монгол Улсын статистик дата мэдээллийг харах юм бол нас уралтын 1-р шалтгаан угаасаа зүрх судасны өвчин. За энэ маань өөрөө сүүлийн 10 жил ерөөс энэ байрнаасаа буугаагүй. Дандаа доктортой ингээл 1-р байрны явж байгаа. Тэгээ нөгөө насныхаа бүлгээр ингээд англиад харангууд жишээлбэл 40-с 44 насны эрэгтэйчүүд илүүтэйгээр зүрх судасны өвчнөөр нас орж байна гэсэн дүгнэлт байгаа байхгүй. Тэгэхээр энэнээс бид нэр сэргийлэх боломж байсан уу гэхээр байсан. Тэгэхээр 40-с 44 нас гэдэг чинь амар залуу настай. Яг эд хөдөлмөрлөх бүтээх нас байж идэл зүрх судасны өвчнөөр өвдөж байгаа. Тэгэхээр тэрнээс өмнөх магадгүй тэр хүний амьдралын 10 жилд тэ үзлэгт ороод тэ холестерин энэ өндөр байсан бол анхаарад даралт нь өндөр байсан бол им уугаад ч гэдэг юм уу тэ ингээд тэрийг одоо юу гэдэг жоохон ч гэсэн сэргийлж болсон бол бас тэрүүгээр нас орохгүй байх бас боломжтой гэсэн. Тэгэхээр урьдчилан сэргийлэх гэдэг нь яалтчгүй тиймэрд одоо чухал ач холбогдолтой. Зөв. Одоо өвчлөлтүүд одоо ингээд залуучж байгаа гэж яриад байдаг шүү дээ хүмүүс. Яг тэр тал дээр. Энэ бол яг ерөнхийдөө яг статистик судалгаагаар бол бас даралт хэсэлтийн одоо нас ч юм уу тэр юмнууд бол нэлээд залуучсан, харвалт бас нэлээд залуучсан харагдчихсэн. Тэгэхээр яад залуучаад байгаа юм бэ гэхээр нөгөө монголчуудын бас магадгүй өөрсдийнх нь амьдралын маягийн төртөө бас нэлээд хамаатай. За жишээлбэл одоо тамхины хэрэглэл бас маш өндөр байна. Тэгэхээр залуучуудын дунд тамхи, за тэгэл нөгөө утаад тамхи, электрон тамхи гэл бүх төрлийн тамхинууд байна. Тэгэхээр нөгөө хамаагүй одоо ингээд нөгөө
хор зуршлыг ингээд ерөөсөө анхаарахгүй байх. За дээрэс нь тэгээ нөгөө удамшлын нөлөөнүүд бас мэдээж нөлөөлнө. Тэгээ одоо ингээд эцэгхийн талаас хавдрын удамшил тий одоо зурсаасны өвчний удамшил байсан бол мэдээж нөлөөлнө. Тэгэхээр харцангуй залуужж байгаа нь бол үнэн, гэхдээ энээс яг сэргийлэх боломж бол бас байгаад байгаа. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс даралт төсөлтийг жишээлбэл айгүйх хөшин настай хүний өвчин гээл хөшин хүмүүс даралтны муудаг гээл тэ тэнгүүд одоо тий 30 нэмэх насныхаа даралтныхаа уугаад эхлээрэл гээл одоо яриад байгаа тий жоок юм шиг боловч бас тэр бол өмнө бодит байдал байгаа даа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө үзлэг торсноороо надад юу асуудалтай вэ гэдгийг мэдэх нь л одоо хамгийн чухал. Тэгээд эмч одоо юу гэдэг ингээл та хоёр ингээд үзлэг торсны чаараас байнга дагаж яваал та ингээл тамхи болооч холестерин болооч гэдэг чадахгүй шүү дээ. Тэгэхээр үзлэг торсноороо яадаг вэ гэхээр аюу сайн ойлгож аваад хувь хүн өөрөө тэрэн дээр анхаарч өөрөө л тэрэн дээр акшн авахгүй бол тэр ингээд нөгөө бас үр дүнтэй байх магадлал жоохон буурна гэсэн үг. Тэгэхээр нөгөө ядаж жилдээ нөгөө та эмчд үзүүлээд эмчээр нөгөө өглүүлээд авах бас нэг өөрчлөлттэй. Тэгээд байвал арай өөр одоо нөгөө амьдралын маягт нь илүү өөрчлөлт гарах боломжтой л гэсэн үг. Тэгэхээр заавал мэдчихвэлтэй. Тийм мэдэх хэрэгтэй. Тийм мэдгүйгээр одоо нөгөө сошиалд одоо айгүйх юм буруу ойлголтууд жишээлбэл одоо БЦ вирусын талаар тийм ингээл өвчнүүдийн талаар тэгдийн гэлээ, ингэдийн гэлээ, за илгэний өвчнөд ийм юм уучгаар зүгөөрөлттэй гинлээ ч гэдэг юм уу. Тэнгүүд нэг одоо юу гэдэг витамин D-ийн дутагдал байлаа гэнгүүт ийм шинж тэмдэг илэрвэл эн чин D-ийн дутагдал шүү гэл хин ч хамаагүй нэг хүн бичсэн байнгут тэр нь яг надад байгаа юм шиг санагдангууд шууд өндөр тунтай D витамин аваад уучдаг ч гэдэг юм уу. Тэнгүүд тэр хүний шинж тэмдэг нь D-ийн дутагдлах байсан уу гэдгийг ер нь хин ч мэдгүй л гэсэн үг. Ингээд санамсаргүйгээр өндөр тунтай D витамин ууснараа тэгээ бамбаа ортлох ч гэдэг юм уу. Бусад юм нөгөө дагалдах тэгээ гаш нөлөөнүүд гарч ирэх боломжтой. Тэгэхээр аливаа эмтэй янз бүрийн хэрэглэгч бол эмчийн зөвлөгөөгүйгээр аль болох битгий хэрэглэх. Тэгээ нөгөө бусдын аманд их ороод л ингээд айгүйх тийм одоо эрүүл мэндийн боловсролол муу агаагийн одоо нэг шинж гэх юм уу. Одоо бусдын үгээр айгүйх үг хийдэг. Тэгээд эмчлэгээ бичиж өгсөн байхад наатаж ингээл манай хүүхд угаал хөрс идэх хүчтэй тий одоо наад хамжууд хийж энэ ерөөсөө одоо хэрэглээ болсон штэ ч гэдэг юм уу тий тэгэл одоо ингээд нөгөө хүнийхээ хэлснээр шууд сольждаг ч гэдэг юм уу. Тэгэхээр хэрвээ тийх байсан бол бид нэр одоо эмч байхын ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө тийм нөгөө ард иргэдийн дунд байдаг юм буруу ойлголтууд сошиалоор ингээд буруу тий мэдээллүүдэд 100% бити автаасай л гэж би бас хэлмээр санагдаад байна. Харин одоо нэг эмний буруу хэрэглээ гэдэг байна шүү дээ. Миний яг мэддэг бас бод жишээнүүд байгаа хгүй манай нэг хамаатны хүмүүс. Орой болохоор л нэг кашлака гаргаж ирээ. Байга эмчийн яг зөвлөгөөгүйгээр яг өөрсдөө мэдэл за энийг уучлах болчтой юм даа гэсэн юу гэдэг вэ? Жор мэдэхгүй л амаас зовлон мэддэг чуганд дээр гээл нэгэндээ юм зөвлөд идэв шүү дээ. Одоо болохоор ингээд нөгөө эрүүл мэндийн сайдын тушаал юмар нөгөө эмнүүд чинь жортой болгоод эхэлсэн тий. Тэнгүүд хүмүүс амар бухимдаад эхэлсэн. Ибупрофенийг жороор авч уунах хийнэ гээл гаал орлоо тий. Гэтэ яагаад тэр нь зөв бэ гэхээр хүмүүс юу ч мэдээгүй байхдаа зүгээр энэ тэмд нь өвдөнгүүд шууд ибупрофен аваад уучж байгаа байхгүй тий. Өвчин намдаах юм парацетамол ч юм уу тий. Тэнгүүд тэр нь магадгүй ямар нэг өвчний шинж тэмдэг байсан байж болно шүү дээ. Тэнгүүд дарчиж байгаа байхгүй. За өвдөл яваад байнгут өвдөгний үеийн өвчин намдаад юм уугаал яваад байд. Гэвчиг тэрэн дараа нь бүр өвдөгний үеэ солих хэмжээнд очсон асуудал болсон байж байгаа жишээ нь тий. Тэгэхээр нөгөө жороор олгодог эмнүүд гэдэг чинь цаанаасаа зүгээр нэг хүн гарч ирэл рандомор тий энийг жороор энийг жоргүй гэсэн зүйл биш байхгүй. Тэгэхээр өвчин намдаах эмнүүдэд айгүйх донтдог асуудлууд бас байгаа. Тийм учраас жороор олох нь зөв гэж бол одоо эмчнэрийн хувьд бол тэгж харж байгаа. Тэнгүүд хүмүүс болохоор өмнө нь зүгээр эмийн санч дээр очивол миний нэг энд өвдлөө гэл тэнгүүд нөгөөт нэг юм бохчдөг. Тэгээд нөгөө сурцсан тэр дадал зуршлаасаа салж чадахгүй байгаад байгаа. Гэхдээ сайн нөгөө 1 сарын 1-ээс эхлээл жормоор нэлээд хатуу болоод эхлэнгүүд нэг хэсэг жоохон бохимдол явж ирсэн. Тэгээд сүүл рүүгээ харцангуй гайгүй болоод тасаад ядчил нэг эмчтэр жор өчүүлэх гэж эмчтэр орж ирэнгүүт эмч нь мэдээж асууж штэ чиний юу ч өвдөө чи юм бичүүлэх гээд байгаа юм ч гэдэг юм уу. Тэгээд магадгүй хэрэгтэй шинжилгээгээр нь чиглүүлж өгдөг ч гэдэг юм уу. Тэгэхээр арай тийм урсгал нь арай дээрдэж байгаа байж магадгүй. Харин энэ монголч ч дасан зохицохдаг шиг. Тийм тэрэндээ аягүй гайгүй тэрэндээ дасаад. Тэгэхээр одоо нөгөө эрт дэлрүүлэг тэр урсан сэргийлэх гэдэг юмдаас аягүй сайн орж явах хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр хүмүүс сүүлийн үед ерөнхийдөө хамрагдалт арай дээр болоод байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө энэ одоо нийгмийн өөрөө тийм болцсон юм уу? Одоо ингээл сошиалор ч юм уу нэг удаа ингээл би ингээ хавдар тусчлаа ингэчлээ гэл ингэнгүүд нэг хэсэг аягүй их манахаар ингээл би хавдрын вакцины шинжилгээнд оръё. Би бүх юмаа үзүүлэе гэсэн хүмүүс ирдэг байхгүй. Тэгж байгаа жоохон намж чинь тэгээ буцаал дахиад гараад ирдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр залууч бай, хөгшинч бай гэхгүйгээр жилдээ ядаж нэг удаа үзлэгт ороод өөртөө яг нөгөө өөрийнхөө эрүүл мэндэд яг цаг зарцуулаад тэгээд тэрнийхээ дүгнэлтийг бас яг авах хэрэгтэй. Тэгээд ажиглаад байхад ингээ үзлэгт орчдөг
ирж хариугаа авахгүй байх тохиолдол бас аюу их байдаг. Тэнгүүд нөгөө бидэд аюух араас нь заалга нь ирээжээ гэж заримдаа ингээл нөгөө нэг мэйлэр за тэгэл гэрээ аяг маягийг аваад бүр сүлд одоо нөгөө пик пак энтрээр явуулдаг ч юм уу тиймэрдүү байдлаар бүр явах гад ингээд хичээж байгаа. Тэгэхгүй болохоор хүн маань ирж хариугаа авахгүй бол тэр хүнд өөрт нь үүссэн асуудлаа мэдэхгүй өнгөрчөд байгаа. Тэгэхээр дараа нь 1-2-3 жилийн дараа болонгууд тийм надад ийм гарчаад тахт яагаад хэлээгүй юм ч гэдэг юм уу тийм юм үүсдэг учраас тэгээд одоо нөгөө нэг ихтэлрүүлэг маань насаараа өөр агаад байгаа шүү дээ тий. Миний хувьд болохоор яг ихтэлрүүлэгт орохдоо хамгийн одоо залуу насны ангилалт нь багтаад тэгэхэд яг юм цээжний зураг за тэгээд шизний шинжилгээ, цусны шинжилгээ эдгэрл өгчээсэн баг. Тэгээд яг аав ээжтэйгээ цуг очиод ихтэлрүүлэгт орж ирсэн байхгүй юу? Тэнгүүт ингээд насны бүлгэрээ өөр юмнууд нэмэгдээд явж исэн. Тэгэхээр ерөөхдөө бас ингээд үзэгчдэд маань хувийн зүгээс ингээд мэдээлэл хүргэх гээд яг тэдээс тэдэн насны ангиллалд заавал одоо ингээд шалгаж үзэх хэрэгтэй ийм эрхтнүүд байдгаа. Энийг яг ингээд тэдээс тэдэн наснда заавал ингэж анхаарах хэрэгтэй гэсэн зүйлсийг хуваалцаач. За яг тэрэн дээр ярих юм бол хүүс нэгдүгээр юм хамаатай. Тэгэхээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүд жоохон ялгаатай. Тэгэхээр эмэгтэйчүүд бол ялангуяа умаа үзэн нэгсэн шинжилгээ за өхний одоо эртэлрүүлгийн шинжилгээнд 30-аас дээш насны заавал орох хэрэгтэй. Тэгээд тэр нь жилдээ нэг удаа заавал байх хэрэгтэй. За улсаас явж байгаа нөгөө умаа үзэн эртэлрүүлгийн шинжилгээнд бол 3 жилд нэг удаа пап смер буюу умаа үзэн нэгсэн шинжилгээг авч байгаа. Гэхдээ 3 жил гэж хүлээлтгүйгээр жилдээ нэг удаа өгчөж явах хэрэгтэй байгаа. За эмэгтэйчүүд дээр. За ер нь тэгээ насаар нь англиад үзэх юм бол дургийн шинжилгээ аваад байгаа шүү дээ. Хүмүүс одоо сүүлийн үед аяг дуранд ордог болсон. Дургийн шинжилгээг ер нь бол 45-аас дээш насны бүх хүн эрэгтэй эмэгтэй хамаагүй хотод бүдүүн гэзний дуранд заавал орох хэрэгтэй гэж байна. Тэгэхээр заавал гэдэг нь тэр хүний өмнө нь орж байгаагүй бол бүр илүүтэй орох хэрэгтэй гэсэн үг. За тэгэнгүүт нэг удаа ороод дуранд ороод ингээд надад нэг юм асуудал аваад мэдчихлээ шүү дээ. Жишээлбэл бүдүүн гэзэнд нь ургацэг байлаа гэж бодъё. Тэрийг аваад эдийн шинжилгээ хийгээд ямар төрлийн ургацэг вэ гэдгийг гаргаад ирдэг. Тэгэхээр тэрнээсээ хамаарад давтан жилийн дараа дурандах юм уу, 2 жил болоод дурандах юм уу гэдгийг чинь эмч өөрт нь хэлж өгнө гэсэн. Тэгэхээр 45 нэмэх хүмүүс бол заавал дуранд орох хэрэгтэй. Ер нь 55 нэмэх болоод ирвэл зүрхний яхаа жишээлбэл заавал байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр эрэгтэйчүүд бол нөгөө төрүүлчрхай яхаа тий одоо төрүүлчрхай талаас авсан гэдэг 45-аас дээш насны заавал үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ бид хэд ингээд нөгөө альва юмн дээр бас нас заахыг нэг их хүсдэггүй. Яагаад тэгэхээр заавал 45 үржиж дурандуулна гэд бодчихдог байхгүй хүмүүстэй. Тэгэхээр тэрнээс өмнө би дурандуулахгүй гэд бодчихдог. Тэгэхээр ерөнхийдөө яг хуу жилдээ нэг удаа заавал нэг үзлэгт ороод тэгээ үзлэгт орохоос өмнө магадгүй эмчтэй уулзаад өөрт байгаа одоо за өөр шинж тэмдэг хэлж болно шүү дээ. Надад нэг ийм байгаад байна. Би энийг үзүүлвэл яах вэ гэдэг юм уу те. Ярилцчаад ийм одоо уян хатан flexible тийм вакцин шинжилгээг сонгох ч гэдэг юм уу. Тийм байвал бас зүгээр. Яг улсаас явж байгаа маань бол чи эрүүл мэндийн даатгалаар хийгдэж авчаас тодорхой мэдээж санхүүжилттэй. Тэгэхээр насаар нь ангилах нь бол зөв мэдээж залуу одоо 18 хүүхдүүдийг бүгднийг хамруулаад дуран хийгээд байгаа нь жоохон ач холбогдолгүй те. Тэгэхээр насны хувьд бол яг тэгж ангилж үздэг. Ялангуяа эмэгтэйчүүд бол 30-аас дээш наснд заавал умаа үзэн шинжилгээ өгөх хэрэгтэй. За 40-оос дээш болоод ирэхээр өхний шинжилгээ заавал байх хэрэгтэй гэх юм. Тэгэхээр ер нь бол дургийн шинжилгээг бол дандаа 45-аас дээш наснд бид хэд зөвлөдөг. Гэхдээ хүнд нь өөртөө зөвөр байвал дурандуулахад ерөөсөө нас заахгүй л гэсэн үг. Окей. Одоо монголчуудын одоо хамгийн их өвчлөлтөөр өвчнүүд байж та одоо зүрх судасны хавдрагууд зарим өвчнүүд байна шүү дээ. Нас оролтоороо төвлөдөг юм байна шүү дээ. Тэрийг ярин урьдчилаа яаж сэргийлэх үү? Яаж одоо өгдөхгүй байх вэ гэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүст эрүүл мэндийн боловсрол гэдэг юм аюул чухал. Тэгэхээр жишээлбэл элэгний хавдар гэдэг өвчнийг бүгдээрээ ингээд зүгээр авч үзвэл элэгний хавдрын өвчлөлийн ихэнх шалтгаан нь вирусын шалтгаантай. Тэгэхээр элэгний B, C, D, E гэдэг ингээд зөндөө олон вирус, А вирус гэл те. А вирус гэдэг нь бидний нөгөө багтаа нөгөө бохирын шар туслаа гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр гэсэн үг байхгүй. Тэгэхээр B, C вирусын тархалт Монгол улсад нь ерөнхийдөө нэлээд өндөр. Тэнгүүд зөвхөн Б-тэй хүнд D вирус халтдаг. Тэгэхээр Б-тэй хүн бол D вирус байна уугүй гэдэг заавал үзүүлэх ёстой. Тэнгүүд тэр D вирусын тухай огт мэддэг үгүйсээ болоод 2 вирустэй гэдэг ерөөсөө мэдэхгүй явж исэн тохиолдлууд байдаг байхгүй. Тэгэхээр вирустэй гэдгээ эрт мэдээд тэрийгээ эрт одоо нөгөө онцлоод тэгээд вирус эсрэг эмнүүд байгаа шүү дээ. Эмчилгээнүүд, элэг хамгаалах юмнууд ингээд эдгээрийг хийж чадах юм бол элэгний хавдар гэдэг юм тийм хурдан ерөөсөө ирэхгүй гэсэн. Тэгэхээр чи эхлээд элэгний өрсөл явагдана. Дахиад хэдэн жилийн дараа элэгний хатуурал гэдэг юм уусна. Хатуурлын дараа хавдарч гэдэг юм уусж байгаа. Тэнгүүд манайхан яаж авах хэрэг хавдар усныхан дараа мэдээд байгаа. Тэгэхээр тэрийг ядчил
дунд нь нэг удаа магадгүй мань хүн нэг удаа ингээд хөвлөе хоёлгээд илгэн нэг ямар байгаа вэ гэдгийг харсан бол магадгүй мэдэх боломж байсан гэсэн. Тэнгүүд одоо нөгөө хамгийн их дэлгэрүүлэг сайтай байгаа хавдруудын тоонд юу орж байгаа гэхээр умаа үзний хавдар орж байгаа сүүлийн үед умаа үзний нөгөө эсийн шинжилгээ гэдэг юмыг өгснөөрөө хавдрын эрт үеийг илрүүлэх маш бүрэн боломжтой. Тэнгүүд эрт үед нь тэрийг өөлөө давдаг, түлээ давдаг зөндөө олон янзын эмчилгээний аргууд байж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хожуу үед орхоос өмнө сэргийлэх боломж бас байгаа гэсэн. Тэгэхээр сэргийлэх болтлох хүчин зүйлс анагаах ухаанд нөгөө нэг хоёр янзын хүчин зүйлс байгаа. Нэг нь бол тэрнээс огт сэргийлэх боломжгүй буюу тэр генетикийн шалтгаантай удамшлын тэр генэд нь тэр одоо хавдрын юм кодлогдоод ирсэн. Жишээлбэл хөхний хавдар шүү дээ. Эцэг эхийн талаас тэр ингээ ген удамшлаар ирсэн. Нөгөөх нь болохоор одоо нөгөө өөрчилж болох хүчин зүйлс ахгүй. Тэр нь одоо жишээл амьдралын маяг те давсны эргэлээ, хөдөлгөөний идэвх ч гэдэг юм уу, тамхины эргэлээ ч гэдэг юм уу. Тэгэхээр эдгээр хүчин зүйлсүүдийг сайн мэдж авснараа одоо тэр хүчнүүдээ сэргийлэх боломж гарч ирж байгаа. Жишээлбэл тамхиг уушгины хавдар үүсгдэг гэдэг бүгдээрээ мэдэн те мэддэг мөртлөө тамхиа татаад л байдаг гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэрэн дээр яаж арга хэмжээ авах вэ гэхээр одоо жишээл тамхины хууль мууль гэдэг юм уу те дэх үед бол ресторанд шууд бүгдээрээ тамхи татдаг байсан шүү дээ. Тэр чинь тамхины хууль гарснараа ядчил гараад татдаг болсон те. Тэгэхээр бас арай өөрчлөлт ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр тиймэрдүү нөгөө политик одоо яг нөгөө бодлогын хувьд авах хэмжээ арга хэмжээнүүд бол зөндөө байгаа. Гэхдээ тэрийг хүлээлтгүйгээр хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч үзүүлчлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр залуу байна уу, хөвшин байна уу, шинж тэмдэгтэй байна уу, шинж тэмдэггүй байна уу тэр ерөөсөө нэг тийм онцгой асуудал биш. Нэг удаа өөртөө яг цаг гаргаад эмнэлэгт ирээл тэгээд өөртөө яг тохирсон вакцыг ч юм уу сонгоод үзүүлвэл илүү үр дүнтэй. Одоо урьдчилан сэргийлэх үзлэгт орснороо өвчин хөндрүүлэхгүй байх бас баралтыг ингээд бууруулнаа гэсэн нэг тоо үзүүлэлт ерөөхдөө байгаа юм. Яг тийм одоо яг тэдэн хувь, эдэн хувь гэсэн тоо байхгүй. Гэхдээ яг хөө тэр чинь өвчин болгоноор тусдаа өөр байхгүй. Тэгэхээр чихрийн шижингийн хувьд тийм, зүрх судасны өвчний хувьд тийм ч гэдэг юм уу. Тэгэхээр зүрх судасны өвчний эрсдлийн ихэнх хувь нь дандаа өөрчилж болох хүчин зүйлс байдаг. Тэгэхээр зүрх судасны өвчний тэр эрсдлүүдийг бууруулах юм бол магадгүй зүрх судасны өвчлөл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гарах боломжтой. Гэхдээ тэр бол нөгөө судалгааны явцад ингээд олон жилийн дараа л тэрний үр дүн гарах боломжтой гэсэн үг бид. Тэгэхээр нөгөө хүмүүс яг одоо гэдэг ийм хурдан үр дүн хүсдэг монголчууд ялангуяа одоо ингээд нэг ийм угаалшууд идэх ч юм уу тий. Жишээлбэл арх тамхинаас гарахын тулд нэг ийм угаал одоо тамхи татгаа боловчдаг ч юм уу тий. Тэгэхээр яг нөгөө эрүүл мэндийн боловсрол тэр яг нөгөө тархиндаа тэр муу шүү гэдгийг ойлгож хүлээж авах нь аюул чухал байгаа. Тэгэхээр тамхиг муу гэдгийг мэддэг мөртлөө дандаа л татдаг ч юм уу тий. Тэгээ дасгал хийх нь сайн гэдгийг ер нь бол баг бүх хүн мэдж байгаа тий. Гэхдээ ерөөсөө өөртөө цаг гаргаж тэрийг хийдгүү ч юм уу. Тэгэхээр чихрийн шижингээс жишээлбэл одоо урьдчилан сэргийлэх гэвэл ядчил тэгээ хөдөлгөөний идэвх сайн байх хэрэгтэй тийм юмнууд дээр анхаарах хэрэгтэй болчихж байна. Тэгэхээр ихэнх өвчнүүдээс сэргийлэх боломж байгаа боловч нөгөө яг тэрийг бүцэд сайн хийж чадахгүй л байгаа юм гэсэн. Тэгэхээр ганцхан эмчит үзүүлснээрээ сэргийлнэ гэсэн үг бас биш л дээ. Тэгэхээр эмчит үзүүлснээрээ өөрийнхөө эрүүл мэндийн байдал буюу кондишнтэй яг одоо миний эрүүл мэнд ямар байгаа юм бэ гэдгийг мэдтэн тэрнийхээ араас хувь хүн өөрөө аягүй сайн одоо нөгөө араас нь аягүй сайн явах хэрэгтэй л гэсэн одоо амьдралын маяг дээр ч юм уу тий. Тэгэхээр нөгөө одоо нэг хүнийг нэг эмч мөнхөд дагаад явж чадахгүй учраас хувь хүний тэр нөгөө майнд тэр юм өөрчлөгдөж ижил тэр юм илүү сайн болно л гэсэн үг. Гэтэ ядаж нэг жилдээ нэг удаа эмчд үзүүлээд байвал ядаж энэ маань болохгүй байгаа юм биш үү гэдгийг харах боломжтой. Тэгээ манай эмнэлгийн хувьд одоо жишээлбэл одоо нэг хүний үдсэн дата мэдээлэл бол ингээ хадгалагддаг. Тэгэхээр одоо магадгүй чи энэ жил орлоо гэж бодоход дараа жил орохдоо чиний энэ жилийн өмнө байсан юм чинь дараа жил харагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр сайжирч уу муужирч уу гэдэг чинь ингээд шууд мэдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр магадгүй муудсан байлаа гэж бодоход чи бодох нь шүү дээ. За би өстө өнгөрсөн жил нэрээ ерөөсөө ингээд юм байна шүү дээ. Энд юусан анхаараагүй юм биш. За дараа жил би эрэхтэй энийг буулгах чад ирнэ ч гэдэг юм уу. Тийм. Тэгэхээр нөгөө өмнөх юм нь харагдаад өмнөх юмнасаа муудчихсан байна. Эсвэл эсрэгээрээ айгүй сайн болсон байна. Чист айгүй сайн жингаассан байна. Чиний сахар чин гой болсон байна гэд хэлэх юм бол хүмүүс амар одоо ингээд нөгөө мотивац авдаг тий. За хаста дараа жил хэмжээ байснаа нэрэ тэтэл харцаад ирнэ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр өмнөх үзүүлэлтийн үр дүнг энэ жилийнх нь үзүүлэлттэй ингэж харьцуулж харах нь илүү бас ач холбогдолтой байдаг. Тэгэхээр нөгөө нэг газараа үзлэгт ороод авах юм бол бас үр дүнгийн хувьд тэгж харагдана гэсэн. Тэгэхээр өнгөрсөн жил магадгүй илгэн дээр нэг өөрчлөлт байсан бол тэр нь энэ жил томорсон юм уу, эсвэл жижигэрсэн юм уу, эсвэл янзандаа байгаа мó гэдгийг харах боломжтой гэсэн үг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлангаас харахад ерөнхийдөө бол яг бага насны хүүхдүүдийн хувьд амны хүндийн өвчлөл, шүд тий шүдний эрүүл авах. За тэгээд хэл ярианы бэрхшээлүүд ерөнхийдөө бол давмгай гарч ирж байгаа нь харагдчихсан. А тэгээд энэ тал дээр ерөнхийдөө бол эцэг эхчүүд хэрхэн анхаарвал
зүйтэй юм болоо. Тийм тэгэхээр шүдэн дээр бол нөгөө шүдчин одоо амны үндэд байгаа. Тэгээд одоо хоол босруулах замын хамгийн анхдагч одоо эргэтэн баггүй. Тэгэхээр шүд ирүүл байж иж бос юмнууд ирүүл авах үндэслэл гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр хүүхэд нөгөө шүдээ үзүүлэхээс айдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр эцэг эхчүүдэд нэг тийм нөгөө буруу одоо юу байгаад байдгийг эмчид чамайг аваач шүү. Тэгээ тариулна шүү гэдэг ингээд айлгаад байдаг. Тэгэхээр уул нь бол эмчдэр очиод идэгнэ гэдэг ойлголтыг бол хүүхдүүдэд өгөх хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө эмчээр совилгчаар одоо тий тариа шүү гэж бити хүүхдүүдийг айлгаараа л гэж зөвлөмөр нэгдүгээрт тэгээд нөгөө тэгэхээр нөгөө хүүхдүүдүүдийг эмнэлэгт ирэхээс айгаад байдаг байхгүй тий. Эмчтэй одоо халаад тун гарахаар айдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр шүдэн дээр бол аюул чухал. Дээрээс нөгөө хил яриан дээр яагаад асуудал гараад байгаа гэхээр утасны хэрэглээ хүндэр байгаа. Тэгэхээр нөгөө аав ээжтэйгаач тэр одоо ах эгч нартайгаач тэр харилцахгүйгээр зөвхөн тэ пад үзэл, уц үзэл тэрнтэйгээ тоглоол тэ. Тэгэхээр тэрэн дээр бас нөгөө хил ярианы одоо юм дутмагшил гэх юм ч одоо хаашаа ерөнхийдөө одоо тэрийг ашиглахгүй байгаа юм ч угаасаа сайн хөгжиж чадахгүй шүү дээ тэ. Тэгэхээр хүүхдийн бага насны одоо хамгийн одоо нарийн нандин хөгжил бол бүр 2 нас хүртэл тэ. Тэгээд тэрнээс 5 нас хүртэл ерөнхийдөө явагдана гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд сүүлийн үед ажиллах юм бол хүүхдүүд айгүй хэм шүдний аппарат зүүдэг болсон байгаа юм тэ. Тэгэхээр тэр яадаг вэ гэхээр нөгөө энэ амны яг хайрцгийг ашигласан хоол хүнсийг ерөөсөө хэрэглэхэ болсон юм байна л да. Тэр нь одоо жишээлбэл монголчууд дээр үед ингээд мах чанаад ингээд зулгааж иддэг. Тэгээ зулгааж идгээр энэ амны одоо яг энд байдаг энэ хөвч гэдэг юм аа тэр маань юм том болж өгөхөөр амны хайрцаг юм том болдог. Тэгэхээр амны хайрцаг нь том байх юм бол тэр шүднүүд чинь ингэж мөрөөс арай урахгүй байхгүй яг зайнд орох нь шүү дээ. Тэнгүүд амны хайрцаг нь жижигхэн буюу хүүхдэд ингээ хоолыг бүгднгийн тухшлаад бантанлаад юм болгож өгөх. Тэгээ юм ерөөсөө зулгаалуулахгүй байгаад байгаа нь бас тэр амны хайрцагын юм гажиг үүсгэхэд нөлөөлөнд. Тэгэхээр энэ маань өөрөө жижигхэн байх юм бол тэрэнд ургах хэвээр 32 шүд байгаа шүү дээ. Тэр 32 шүд чинь багтахгүй учраас наан цаан дээр доор гарч ирж байгаа. Тэгээд тэрний цаан дахиад аппарат зүүн те 1-2 жил аппарат зүүн тэр хүүхд өвдөн те тэгэл эмнэлгээр байнга явна асуудалтай. Тэрний оронд одоо шүдийн яг шүдээр нь ашиглах гэх юм уу ингээд юм зулгааж идэх те ийм юм дээр сайн анхаарч өгөх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд нөгөө шүдний яг гажиг цэцлийн эмчнэр бол яг тэгж зөвлөд юм байлээ. Зөв. Одоо урьдчилан үзлэгт ингээд насны ангилаас гадна эрэгтэй эмэгтэйгээ хүүс байгаа шүү дээ. Хүүсээр одоо аль нь илүү үзлэгт ирсэн. Мэдээж эмэгтэйчүүд сайн. Тэгээд эрэгтэйчүүд бол айгүй муу орно. Тэгээд ирэх амар дургуун байна. Ирэхээр ер нь бол дургуун ингээд буруу тийш хард суухтай. Тэгээд сонсохгүй ч юм уу те. Тэгээд ирэхээр их нартаа гам тэрнээс бол тэгээд их нар өмнөөс нь бүгдийг ярина. Манай хуу ингээд тэгдэг мэгдэг. Тэгээд уул нь бол нөгөө үн үзлэгт орсон шүү дээ. Тэгэл нөгөө түнээс нь ингээл та даралтандаа ямар юм уу юм бол тэгэхээр нөгөө рүү гараад. Нөгөө ихнэр нь өмнөөс нь хариулаад бүх ихнэр мэддэг. Тийм. Тэгээд би нэг ээж загнуулаад яг очих юм байна. ер нь яг тийм. Тэгээд нөгөө нэг хөвчлэн одоо ингээл ихнэрүүд нь хамт тааж ирнэ. Тэгээд нөхрүүд одоо ингээ эрэгтэйчүүд ялангуяа ингээд эрүүл мэндэд айгүй хойрог ханддаг. Тэгээд одоо үүд ингээл нөгөө үүрэг хариуцлага нь айгүй өндөр те гэр бүлээ тэжээх хэвээр энэ амьдралыг авч явах хэвээр ажиллаа хийх хэвээр ч гэдэг юм те. Гэхдээ хүн эрүүл ээж ижил тэр их юм. Эрүүл биш бол тэрийг хийж чадахгүй учраас харин ч эрүүл мэндэд амар сайн анхаарчаад ажиллаас тултал хийвэл илүү сайн юм шиг надад санагдав. Тэгээд эрэгтэйчүүдэд бас яг хандаж хэлэхэд одоо нөгөө яг бодит тийм жишээнүүд бас байдаг байхгүй ингээд хотоодн дээр нь айгүй ингээд асуудалтай тийм ингээд та заавал эмчт үзүүлэх хэрэгтэй байна гэл тэнгүүд төрүүлчрахаан дээр нэг жижигэн шоочтой ингээд хэлчингүүд миний төрүүлчрахаа яасан байна гинэ яста нэрэ энэ маань л зүгээр үү гэд уул нь бол хотоод нь илүү асуудалтай. Тэгээ би үгүй хотоодоо үзүүлмээр байна гэл тэнгүүд би урлаад явах уу гэл айгүй тэгж одоо тэрнээ амар анхаарал хандуулдаг. Тэрэн шигээ бусад эрхтнүүдийг бас анхаармаар байна гэж хэлэх гээд байхгүй. Тэгээ тэр бол амар одоо ингээ өдөр тутамдаа гардаг одоо яг надад тохиолддог юм бодит жишээ байхгүй яг инээдтэй юм шиг боловч анхаархан зөвлөдөө. Тэгтээ аль нь илүү чухал вэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй тий. Тэгэхээр нөгөө яг тэрэн дээр аюул анхаардаг. Тэгээ бусдын ерөөс нэг тийм аашиж сонсдоггүй. Тэгээд за эхнэр мэднэ. За эхнэр ингэж чинь тэгэл эхнэр нь бүх юм авна. Тэгэл ерөнхийдөө нэг амруу хийх маягтай тий. Тэгэл эхнэр нь юу ч гэсэн уун. Манай монгол эрэгтэйчүүд бол ер нь тийм амар эхнэртэй амар итгэдэг гэх юм уу тий. Тийм. Ямар ч эрэгтэн өвцөн тэгвэл ингэж хэлэх хэрэгтэй юм шүү. Таны ходоод бүр маш юм хэцүү байна. Тэгээд ходоод чи юм уу яваад хамбал төрөө булчирханд маш муугаад байлаа. Тэгж хэлэхэд илүү анхаарч магадгүй. Яагаад гэхээр яг нэр удлаа яриаг үнэхээр тийм тохиолдол зөндөө өдөр болгон баг гардаг байхгүй. Тэгээд би одоо ходоод нь илүү чухал шүү гэдгийг ойлгуулахын тулд нэлээд удаа ярьж ийж тэрийг ойлгож тэрийг үзүүлэх. За тавшил. Гэтэл араас нь нөгөөдх маань тэгтээ зүгээр үздэг. Зүгээр. Тийм бодит жишээ нь зөндөө. За манай одоо урьдчилан сэргийлэх үзлэгт маань одоо хэдэн төрлийн үзлэг байгаа вэ? Яг манай багцын хувьд, манай тасгийн хувьд одоо
2014 оноос хойш тасралтгүй яг урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Тэгээд одоо сүүлийн үед хоёр ийм салбар нэгж болж салсан байгаа. Нэг нь бол яг health screening буюу яг урьдчилан сэргийлэх үзлэг. Нөгөөх маань болохоор илүүтэй тухайн хүний ажил мэргэжлийн онцлогтой хамааралтай хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг гэсэн ийм хоёр ийм чиглэлд хуваагдсан илүү хөгжиж байна л гэсэн. Тэгэхээр нөгөө аливаа ажил одоо жишээлбэл уурхад ажилтдаг хүмүүст жишээлбэл нөгөө уушиг тоосч хөвчөнч гэдэг юм уу те. Тэгэхээр хөдөлмөрийн эрүүл мэндийн одоо үзлэг маань бол 2017 оноос хойш бүр ингээд жигдрээд яг олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа. Тэгэхээр манад яг урьдчилан сэргийлэх багц үзлэгт хамрагддаг гэвэл ойролцоогоор 20 гаруй төрлийн вакцины шинжилгээнүүд байгаа. Дээрээс нь нөгөө тухайн эрхтэн систем ааж те жишээлбэл би зөвхөн бөөр үзүүлмээр байна, зөвхөн зүрхээ үзүүлмээр байна гэд тэдгээрийг нэмэх юм бол манад ерөнхийдөө бараг 50 гаруй орчим вакцины шинжилгээнүүд байгаа. Тэгэхээр вакцууд маань мэдээж хоорондоо үн болоод дотор нь багцсан юмнуудаараа ялгаатай. Тэгээд ерөнхийдөө бүрэн багц гэж бас баа хүмүүс аяуг сонирхдаг ингээл толгооноос хөлөө бол хүртэл үзүүлмээр байна гэх тийм. Тэгэхээр бүрэн багцын шинжилгээ нь бол жишээлбэл цээж хөвлийн компьютер, тархитлагын MRI, нурууны MRI ч гэдэг юм уу бүх шинжилгээнүүд багцсан. Тэгээд одоо тэр бүрэн багцын шинжилгээнд бол хүн жил болгоо орох шаардлагагүй. Нэг удаа ороод тэрнээс хойш өөрчлөлт гарсан юмнуудаа дараагийнхан жилийн үзүүлээд явах гэх юм уу. Тийм боломж бол бас байгаа. Тэгэхээр вакцины шинжилгээг бол манай сайтаар ороод үзэж болно. Өөрийн биеэр ирээд манай тэг яг нэг урсгал дээр сууж байгаа совилогчтой бүр ингээд ярилцаад би ингэжсэн юм аа, өмнө нь ийм өвчин гарч ирсэн юм аа гэх юм уу. Зөвлөлтөө эсвэл бүр эмчтэй уулзаад вакцины шинжилгээг бас сонгож болно. Урьдчилан сэргийлэх үзлэгт ер нь яг эрүүл мэндийн даатгалаа ашиглах боломжтой ямар үзлэгүүд байгаа? Яг интернетийн хувьд бол яг эрүүл мэндийн даатгалаа ашиглах бүрэн боломж бол байхгүй байгаа. Одоохондоо. Гэхдээ энэний талаар цаашдаа бол бас яригдж байгаа. Манай эмнэлэг дээр эрүүл мэндийн даатгалаа ашиглаад одоохондоо бол зүрх судасны тасгууд дээр боломжууд нэлээд байгаа. Яг нөгөө скрининг урьдчилан сэргийлэх дээр бол яг усын эрүүл мэндийн даатгалтай холбоотой зүйл бол одоохондоо байхгүй. Нэмээд хэлэхэд бас нөгөө байгууллагууд нөгөө хүмүүс аягүй урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг. Тэр чинь нөгөө нэг тухайн байгууллага нь тухайн ажилтнуудаа жилдээ нөгөөдөө үзлэгт оруулах ёстой гэсэн бүр сайдын тийм тушаал өгдөг. Хөтөлмөрийн одоо нөгөө сайдын тушаал. Тэгэхээр жилдээ нөгөөдөө ажилчдаа заавал үзлэгт оруулах ёстой байдаг. Тэгэхээр тэрийг бас манайх одоо сонсож байгаа хүмүүс сонирхож ивэл манай эмнэлэгт бас зөндөө олон тийм байгууллагууд зориулсан багцууд байгаа. Тэгээд тухайн байгууллагын нь одоо жишээл онцлог байж болно шүү дээ. Эмэгтэйчүүд ихтэй, эсвэл эрэгтэйчүүд ихтэй байн гуцаар ярьдаг оператор ч юм уу те тэгээд сонсголт нөлөөлдөг юмнуудтай ч гэх юм уу. Тэгэхээр тухайн байгууллагынхаа онцлогоос хамаарат хүссэн вакцины шинжилгээгээс нөгөө зохиолгож бас болно. Зөвхөн тэр байгууллага зориулсан багцч гэдэг юм уу те. Тэгээд манайх байгууллагын үзлэг хийснийхаа дараа хамгийн чухал юм нь болохоор тайлан хийж өгдөг. Тэр тайлан нь юу вэ гэхээр тухайн байгууллагын хүмүүсийн тэр хэдэн хувь нь ямар өвчнөр өвдсөн те тэр юмнуудыг ингэж одоо бусдад нь бүгдэнд нь ингэж тайлгандаг. Тэгээд тэрнийхаа дагуу нэгээс 2 удаа эрүүл мэндийн боловсрол олгох тийм сургал хичээл байгууллага дээр нь очиж хийж өгдөг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө одоо байгууллагыг эрүүлжүүлэх хөтөлбөр гэх юм уу тийм төрлөөр илүүтэй ажиллаж байгаа сүүлийн үед. Тэгэхээр бас сонирхож байгаа байгууллагууд байвал бас манай эмнэлэгтэй холбогдож болно. Тийм. Одоо манай эрүүл мэндийн салбарт маань одоо танаа байгуулах жишээ юм уу тийм. Бусад ерөнхийдөө бусад байгууллагуудад маань одоо тоног төхөөрөмжнүүд байдаг шүү дээ. Тэр нь хэр дэмжтэй хэрэг. Манайх болохоор ерөнхийдөө аль болох хамгийн сүүлийн тоног төхөөрөмж ашиглахыг хичээж байгаа. За CT, MRI гэл тэгэхэд те. За манай дүр саналгын тасаг бол жишээлбэл одоо хамгийн сүүлийн MRI-ны шинэ аппаратыг саяхан авчраа суйрлуулсан байгаа. За манай яг тасаг болохоор хамгийн нэгдүгээр урьдчилан сэргийлэх үзлэгт нүдний хараа аягүй чухал байдаг байхгүй. Тэгэхээр нүдний харааг заагаад үздэг. Тэгэхээр нүдний харааг үздэг хоёр одоо нэг сүүлийн үеийн аппаратууд маань бүгд ингээд нэг 2 байгаа. Тэгэхээр нөгөө хүлээгдэл харьцангуй багтаа. Тэгэхээр нэг зор бүгднийг ороод явчих боломжтой гэсэн үг. Тэгэхээр нөгөө шинэ өргөтгөл бариад манайх 7 давхртаа нөгөө үйл ажиллагаагаар ерөнхийдөө тэлээд нэлэхүүдээ ер нь бол ингээд 2-3 дахин томорсон. Тэнгүүд нөгөө аппаратууд маань дахиад 2-3 дахин нэмэгдээд эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл сонсголын аппарат бас байгаа. Тэнгүүд сонсголын аппаратыг яадаг вэ гэхээр нөгөө дуу тусгаарлагчтай байх хэрэгтэй. Тэгэхээр яг тийм стандартын дагуу ингэж нөгөө байршуулж хийж өгсөн гэсэн үг. Тэгэхээр нөгөө аппаратууд маань нэгдүгürt олон улсын сүүлийн үеийн стандартын дагуу ажиллаж байгаа. Дээрээс нь тэрийг яг нөгөө зөв ажиллаж гин үгүй гэдэг ч бас аюул чухал те. Хүнийг үзээлэдэг баахан буруу шинжилгээ аваад байсан байж бас болно те. Тэгэхээр тэрэн дээр нөгөө олон улсын аудит буюу тухайн одоо нөгөө аппаратыг нийлүүлж байгаа байгууллага нь өөрсдөө ирж шалгадаг. Тэр нь жилдээ нөгөөдөө заавал хийгддэг. Дараа нь нөгөө биологийн мониторинг гэдэг асуудал байдаг байхгүй. Тэр нь болохоор манай одоо чихний сонсгол жишээлбэл зөв зөвөр хингэрний ив эрүүл нэг сувлагч 7 хоног болгон тэрэнд
чихээрийнхаа сонсголыг шалгуулаад тэрийг бид нэр хадгалаад явдаг гэсэн. Тэгэхээр магадгүй зүгээр хүний чихний сонсгол явж ирсэн нэг өдөр буруу гараад эхлэх юм бол тэр аппарат магадгүй буруу ажиллаж иж магадгүй гэж үзээд тэрийг дахиж одоо старт хийх гэдэг юм уу тэгж явдаг. Тэгэхээр нөгөө биологийн мониторинг буюу амьд одоо нөгөө мониторинг давхар заавал хийдэг нүдэн дээр, сонсгол дээр, за зүрхний хвчлэгэн дээр, за тэгээ амьсгалын багтаамж үлээдэг спирометр гэх шинжилгээ бас байгаа. Тэр бол манай хөдөлмөрийн эрүүл мэндэд аягүй чухал шинжилгээ. Дээрээс нь тэр нөгөө одоо тамхицдаг бронхит төртэй хүмүүстээс аягүй чухал. Тэгэхээр тэр шинжилгээ бас яг зөв үлээлгэж гэнэ үгүй гэдэг дээр дандаа тийм биологийн мониторинг давхар хийгдэж явдаг. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө манай эмнэлгийн одоо нөгөө GCI гэх стандарт гэдэг яриад байгаа шүү дээ. Олон улсад магадлал идэвхжлэгдсэн гэдэг тэрний маань гол шалгуур. Яа тэгэхээр тэр аппарат өнөг төхөөрөмж үнэхээр зөв ажиллаж хүнийг үнэхээр 100% те оншилж чадах юм уу гэдэг дээр заавал хяналт байх хэрэгтэй. Тэгэхээр тэрүүгээр яг нөгөө бусад ижил үйлчлэг үзүүлж байгаа байгууллагуудаас арай илүү тавтгалтай байж магадгүй. За тэгэхээр сая ялцчгүй эмчи маань хэлсэнчлэн үзэгчдэд дахин хандж хэлэхэд эрүүл мэнд гэдэг зүйл үнэгүй зүйл биш. Эрүүл мэнд гэдэг зүйл үнэтэй магадгүй тэр үн төлбөр маань заавал мөнгөнд үнээр хэмжигдэхгүй байж болох ч гэснээр таны аз жаргал, таны эрүүл мэнд, үр хүүхэд, гэр бүл аз жаргалыг тань бэлгэлдэг хүмүүстэйгээ хэр удаан хамтдаа байх вэ гэдгээр эрүүл мэнд гэдэг зүйл хэмжигдэж идэг ийм үнэтэй зүйл байдаг. Тийм болохоор хэрвээ эрт илрүүлэхдээ хамрагдаагүй бол хамрагдаарай. Тэгээд хамрагдсныхаа дараа бас тий хариугаа авахгүй алга болохгүй хариугаа очиж аваад за тэгээд бичиж өгсөн эм тариаг нь тогтмол хэрэглээд үргэлж ингэж эрүүл мэндэд анхаарч гэр бүлтэйгээ сайхан цаг мөчийг удаан хугацаанд өнгөрүүлээрэ гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бас энэ чухал сэдвээр бидэнтэй ярилцсан эмчтэй маш их баярлалаа. За маш сонирхолтой байлаа тий. За тэгээд тань маш их баярлалаа. Би шинжилгээндээ орё. Энэ хүний бүр шинжилгээндээ ороогүй дэ харамсал нь хоёлаа ярьж чадсан. Тэгвэл шүү. За ингээд манай өнөөдрийн эрүүл мэндийн болон энэ түрээд өндөрлөөд хэсэг хугацааны дараа завсарлаад эргээд уулзцаая.